дараагийн generation-ы IT girl гэж яригдж байгаа. Яагаад тэр өрлөд байгаа юм бэ? Гişүүдээс юм ялгахыг хичээж байна гэсэн байсан. Тэгээ хамгийн анхны фэнсэм нь 1 million давсан. Сэмбэцано. За ингээд цаашин бичлэгээ давтаа байрал энэ удаагийн бичлэгээр би бас нэгэн хүний icon-ы нэрсийг хүргэнэ. Тэрэндээ ялангуяа уран болоод ярьдаг байсан шүү дээ. Энэ удаа болохоор би K-pop ертөнц рүү орно. Та нараа уус гач дээр хараад хин гэдэн мэдсэн байгаа байх. Гэхдээ би та нартай тодруулж хэлэх юм бол YG-ийн Blackpink-ийн дараах хамтлаг буюу Baby Monster-гийн хамтлаг гарсан гол сенсац болох дараагийн generation-ы IT girl гэж яригдж байгаа. Ахины талаар ярина. Жинхэнэ нэр нь Ахион, ямар ч тайзан нэр нь Ахион биш, жинхэнэ нэр нь Jang Ахион. Тэгээд Hanlim Arts High School-ыг төгссөн юм бэлээ. Яг юм урлагийн сургуулийг гэтээ төгссөн гэж хэлж чадахгүй байна. Яг одоо яг 10 дугаар ангид орох учраас яг төгссөн гэж хэлж чадахгүй. Ямар ч ч төгсөх байхаа. YG-ийн тэр таймд 4 жил 9 сар бэлтгэгдсэн. Тэр айгүй олон жил бэлтгэгдсэн байгаа. Тэр нь бол жоохноос ахуулаад YG-ийн тэр таймд ороод явсан гэсэн үг. Тэгээд Ахионыг болохоор яг Blackpink-ийн Jennie-тэй айгүй төстэй гэж ярьдаг. Ахион дөнгөж 17 настай байж англи болон хятадаар маш fluent ярьж чаддаг. 这是一个很大的机会，可以传达韩国的文化。Hi guys, this is Ahyeon. I'm so glad that we can introduce our debut album, Baby Monster, today. Одоо хэдүүлээ Ахионыг анх бэлтгэж байсан үеэс нь ярьж эхлэе л да. За Ахион яг YG-ийн Last Evolution гэдэг яг нээлттэй аудишн зарлаад нээлттэй ингэж сонгон шалгаруулж гişүүдээ авсан. За YG-ийн хувьас болохоор Last Evolution гэдэг яг өөрөө YouTube хуудсан дээр тавьж исэн. Би яг тэрийг хэсэг үзчихсэн аахгүй яг тэр үедээ миний хүний нүдэндээ амар туссан аахгүй. Тэр нь болохоор Ахион. Үнэхээр ингээд trainee дундаа ганц ингээд гэрэлтэж чадчихсан охин байгаа аахгүй. За яагаад ингээд Ахион ингээд trainee байхтай айгүй алдартай олон хүний биеаслсан ийм охин басан бэ гэхээр Ахион all rounder. Тэр нь юу гэж байгаа гэхээр үгэлж чаддаг. Дуулж чаддаг. Дуулахтаа бүр high note айгуу сайн авдаг. Бүжиглж чаддаг. Бүжиглэлтийн авьяас нь үнэхээр сайн зав. Ер нь бол бүх зүйлийг хангасан юм охин байхгүй юу. Тэгээд ер нь бол гişүүдэн ч гэсэн, фэнүүдэн ч гэсэн, өөрөө ч гэсэн тэрэндээ дуртай ингээд Ахионыг all rounder гэж хэлж байгаа. 얘들아, 나는 대문에서 랩이면 랩, 보컬이면 보컬. 대문에 올라온다 아연이라고 해. За trainee байхдаа ингээд шалгуултанд орж явах явцад нь баахан охтууд байгаа шүү дээ. Тэндээс ингээд хасаад ингээд шилдэг 7 охин үлдсэн байхгүй юу. Тэр 7 охиноос хамгийн ихний гişүүнээ манай Ахион дуудагдсан. Учир нь юу вэ гэхээр одоо продюсер болон багш нарын Ахионы талаар юу гэж ярьсан танарт төлөвлөе. 그 친구가 뭔가 센터에 섰을 때 제일 안정적이에요. 가장 센터와 적합한 친구라고 얘기할 수 있을 것 같아요. 네, 첫 번째 멤버는 아현 양입니다. 이 친구는 노래와 랩이 가능한 올라운더고요. 춤 실력 또한 뛰어난 친구입니다. 이 보컬 레인지가 가장 넓은 정말 팝 아티스트로서는 가장 최적화된 멤버라고 저는 생각을 했습니다. 베이비몬스터를 리드해 갈 수 있는 능력과 그 총점 1등을 발표 아연이가 차지했네요. 굳이 말을 할 필요가 없다고 생각해요. 그냥 쪽으로는 아연이. 노래면 노래, 랩이면 랩, 춤이면 춤 다 너무나도 잘해서 기복이 별로 없는 친구. Тэгэл ер нь бол trainee байхдаа хамгийн сайн байгаа нэгдүгээр банд дандаа ороод trainee байх үед нь дууны шалгалт авсан. Тэр дууны шалгалтын дээр Ахион маань Charlie Puth-ийн Dangerously-г дуулсан. Энэ амар алдартай болсон. YouTube дээр маш их үзэлттэй. Тэгээд Charlie Puth-ийн дууг сонсоод Baby Monster Like That гэдэг шинэ дуу бэлгэлсэн байлээ. Тэгэхээр яг Like That гэдэг дуу болохоор яг Ахионы хүчээр ер нь бол гарч ирсэн гэсэн үг. 7 гишүүнтэй дебютыг хийх гэсэн боловч яг дебют хийх мөчтөө яг 6 гишүүнтэй хийсэн. Манай Ахион маань дебют хийж чадаагүй. Яагаад бол түүнийг эрүүл мэндийн шалтгааны улмаас дебют хийж чадаагүй гэж YG захирал нь хэлсэн. Яг 6 гишүүнтэй дебют хийсэн дуунууд нь Better Up, Stuck in the Middle, Shish гэдэг дуу амар алдартай шүү дээ. Энэ Shish гэдэг дуугаар нь Ахион маань эргэн иртэ буцаж хийсэн байгаа.
За Ахёны 90 ирэлтэд хийсэн мөчид Baby Monster-ийн одоо нэр хүнд маш өссөн гэсэн үг. Одоо би та нарт яг Ахёны яг дебют хийгээ яг шиш гэдэг дуугаа анхны тайзныг тавьсан. Тэгээ доор нь хүмүүсийн сэтгэлүүдийг уншиж өгье. Тэгээ би ойлголоо YG Ахёныг яагаад техник гишүүнээр сонгосныг ойлгож байна. Region гэдэг YG-ийн бүжигчин багш нь Ахён ингээ хамгийн сайн центрийн position хамгийн сайн тохирохоор хүн. За энэ ингээд айгүй хөөрхөн сэтгэл аахгүй бас ингэж ерөөхдөө бол Ахён ингээд join хийхэд би ингээд Ахёныг ингээд энэ хамтлагийг аврна гэж бодоагүй. Үнэхээр ингээд шал өөр харагдчихээн. Магадгүй ингээд центр нь буцан ирсэн байх. It really shows how important the center member is. Гэж аахгүй тэр яг ойлгож байгаас би яг энийг тайлбарлаж мэдэхгүй байна. Хэрвээ ингээд центрийн player ингээд left out хийх юм бол одоо Baby Monster is a strong image байхгүй. Түнүүгээр юу ч хийж чадахгүй. Тэгээд энэ Ахён иргэн ирснээр энэ хамтлагт ямар improve хийсэн ингээ харагдаж байна. Үнэхээр гайхалтай маа. Яагаад бүгдийн юм амар авьяастай юм бэ гэж ярьж байна. За Ахёны impact Baby Monster-ыг өөрчилж байна. Тэр ингээ миний ингээ нүдийг хамгийн их татж байна гэдэг 6.2 мянган лайктай коммент. За Ахё ер нь бол та нарын харж байгаач ер нь амар авьяастай охин. Тэгээ ийм авьяастай охиныг одоо хад дарж байгаа хейтрүүд маш их байгаа. За би та нарт Ахёны дагуулж байгаа шүүмжлүүдийг одоо ярьж өгье. Юунаас хамгийн их эхэлсэн бэ гэхээр Ахён чинь эрүүл мэндийн шалтгааны улмаас яг анх дебютийг нь хийж чадаагүй шүү дээ. Яг тэр үед нь React гэх YouTube channel дээр Baby Monster-ийн нэг юм контент орсон. Тэр контент дээр ингээл аим хөгжилж байгаа гişүүд нь хөгжилж байгаа ингээл ярьцлагад өгж байгаа юмнууд байхад ингээ Ахён ингээд амар ингээ чимээгүй суугаад дуурахгүй нэг амар дуурахгүй чимээгүй суугаад байгаа нэгээд хүмүүсийн уурыг хүргэсэн заяа. Тэр ингээд яагаш дебютийг байх чи амар их зантай болж юм. Тэр одоо яагаад бие тоогод байгаа. Ахёны идэж амжаагүй байхад нь яг хийсэн байхаа бичсэн байхаа. Тэгээ тэрийг одоо оруулж байгаа байхаа. Одоо л Ахён чинь одоо л Ахён амар зүгээр явж байгаа байхгүй юу. Тэр яг энэ бичлэгийг тэр үед нь авдаа тэгээ одоо оруулж байгаа бичлэг байна. Тэгээ Ахёныг амар өмөрс мас коммент зөндөө байсан. Baby Monster нь fan meeting зохион байгуулсан 4 газар. Fan meeting гэдэг бүр юм концерт чиг юм болсон байхгүй амар олон хүмүүс ирээд. Тэр Instagram дээр YouTube дээр viral болж ирсний бичлэг байсан. Яагаад тэр өрлөөд байгаа юм бэ? Тэр ингээд дуулахгүй ингээд өрлөөд дээ штэ. Түүнд ингээд яаж дуулахыг зааж өгөөг юм уу? Яг гэж дебют хийлгсэн бэ гэдэг нэг аим олон ийм хүн сөрөг комментууд ирсэн. Яагаад ойрлсон бэ гэсэн шалтгаан нь бас нэг би ингээд YouTube Baby Monster YouTube channel дээр нэг влог орсон. Тэр влогон дээр ингээд YG-ийн захирал нь ингээд хоолынхаа range-ийг өгсгөх хэрэгтэй байна. Артлын background-ийн дуунаас илүү чанга дуулах хэрэгтэй байна гэж ингээд зөвлөгөө өгсөн. Тэгээд аим чанга яриад байгаа байхгүй чангаар ядуулж байгаа байхгүй. Би бол Ахёныг тэгж орилсон гэж ерөөсөй бодохгүй байгаа заяа. Трейни байхад нь мэдчихсэн учраас амар аяастай сайн дуулах хүн гэрийг мэдж байгаа. Тэгээ мэдхгүй ингээд Ахёныг мэдхгүй байгаа хүмүүс амар тэгж шүмжилсэн байх гэж би боддог. Амар тийг юм заяа. Би нэг ерөөсөй ойлгоогүй. Амар гişүүдээсээ overshining хийж нэ over dancing гэж гişүүдээсээ ямар ялгахыг хичээж байна гэсэн байсан. Ер нь бол та санаж байгаа анх Jenny ингээд дебют хийхдээ ямар аим энержитэй юм бэ? Ер нь бол бусдаасаа ялах гэж амар хичээгээд байна. Гисээр байгаад Jenny-г бүр ингээд амар юу хийдэлсэн шүү дээ. Яг тэрнтэй адилхан Ахёныг яг тэгээд байгаа байхгүй юу? Тэгснээ нэг бүжгэн дээр ингээд Ахён амар энержиггүй бүжиглэх байхгүй юу? Ер нь энержиггүй гэдэг нь зүгээр энгийн бүжиглэх байхгүй юу? Тэгсэн чинь тэрийг за next lazy Jenny гэх байхгүй юу? Бүр чи Ахёныг яалах гэдэг юм бэ те? Бүр ингээд амар сайн ингээд бүжиглэнгөт нь за over dancing хийгээд байна. Бусдаас ялгахыг хичээгээд байна. За тэгвэл ингээд би ингээд андаагаад ингээд бүжиглэнгөт муухай бүжиглээд, залхуу бүжиглээд байна. Гэхдээ тэр хүн яг яах вэ те? Миний бодлоор яг Ахён яг зүгээр өөр хороо бүжиглсэн хамаагүй тэгээд хүмүүс анх ингээд дебют хийж атна амар энержитэй бүжиглсэн чинь ингээд хейт авсныхан дараа нь ингээд performance нь болохоор амар доош орсон. Бүгдээрээ мэдчихэж байгаа яг Ахёнд ямар нэг юм болсон байна. Үнэхээр тэр комментуудыг уншижээ гэдгсэн чи яг уншсан байлээ. Бүр тэрний баталгаан болохоор саяхан нэг радиогийн нэвтрүүлэгт орсон чинь хин хамгийн одоо фэнүүдийн сэтгэлийг уншдаг вэ гэсэн чинь гişүүд бүгдээрээ Ахёныг заасан. Ийм жоохоохон бүх ингээ муухай хейтүүдийг уншсан байна гэсэн үг гэхгүй юу. За одоо ингээ муухай мэхап байлээ. Одоо дүнгэж дебютээгээд гаргасан түүний амжилтуудаас нь дурдах юм бол Baby Monster-ийн ингээ мини альбомын postcard mart гэх янз бүрийн ингээ зурагтай картууд нь хамгийн түрүүнд sold out хийгдсэн. Ахёны. Тэгээ хамгийн анхны фэнсэм нь 1 миллион давсан. Энэ бүр солиотой зөө. Аль хэдийнэ ингээд Ахён ингээ чөний октодын ингээ сомбен нэм болсон. Бүр ингээ амар тийм
биширдэг хүн болсон. Devotee болсон гэсэн үг юм бол тэр нь юу вэ гэхээр Ахён Израгийн хамтлаг гарсандаа Тэдигийн Сарон гэдэг нэг охин нь болохоор яг өөрийнхөө биасэлтэй биширдэг хүнийг Ахён гэж хэлсэн. 아현 선배님. 예. Ахёны 90 нэрэлт хийн гээд тэгээ YG YouTube channel дээр Ахёны teaser бичлэг орсон шишний. Тэгсэн чинь тэр нь 24 цагддаг хамгийн өндөр үзэлттэй болсон анхны idol. Тэгээ 24 байдаг шүү. Яг энэний араас Лисагийн Rockstar гэх movie-ийн teaser нь Ахёны амжилтыг даваад 2.50 million үзэлтэйгээр давсан. Энэ бол олон газар очиж перформанс үзүүлж байгаа Inkigayo, Enkaton гэх юм дэлгүүр газар үзүүлж байгаа. За тэр болгон дээр нь фэнсэмүүд нь гарна, гişүүд болгоны. За тэрний Ахёны одоо 7 фэнсэм нь хамгийн их үзэлтэй 11 фэнсэмд багцсан гэж байгаа. Бүр 11-ээс 7 багцсан гэхээр одоо ер нь солонгосын нэвтрүүлэг, шоу нэвтрүүлгүүд нь ер нь thumbnail гэж мэдж байгаа. Нүүр зурган дээрээ хамгийн алтартай байгаа гişүүн ч юм уу те thumbnail дээр нь тавьдаг. Тэнгүүд ингээд солонгосчуудын хамгийн биаслаж байгаа хүн бол Ахён. Тэгээ ер нь бол 180% нь Ахёны thumbnail байдаг. Hi guys, this is Ahyeon. I'm so glad that we can introduce our debut album Baby Monster today. And thanks to all the fans who always love and support us. Love y'all. Love y'all. Тэгээ ер нь бол айгүй popular. Ер нь солонгост амар popular юм лээ. Өөр улс руу явж байхад гэл бүгд Ахёна гэж авлаад байсан зөө. Тэр бичлэг амар вирал болж исэн бас. Ending fair явдсан шүү дээ бүгдээ. Тэгээ тэрэн дээр болохоор ер нь хамгийн их ending fair явсан гişүүн. Most popular member of 5th generation дээр Ахён маань 1-р байранд байгаа. Тэр нь бол Ахёны импакт ямар амар байгааг та нарт ер нь ингээд энэ амжилтуудаас нь харагдаж байгаа байх. Enkaton гэдэг энд нь болохоор яг Enkaton яг Ахёныг обсесс болчихжээ. Ер нь бол ending fair юм аа Ахён дugдаг. Тэгээ thumbnail дээр Ахёныг тавьдаг. Тэр ер нь бол Ахёны импакт ямар байгааг та нар бол энэ хүү зүйлээс бол харж байгаа байх. 그리고 아연 씨는 Are you ready 할 때 투 카메라 봐주시면 될 것 같아요. 아연 씨 들으셨나요? 네. 오케이. 알겠습니다. Baby, I'm a monster. Тэр нь бол Ахын талаар фактууд ингээд дууслаа. Тэр айгүй авьяастай охин шүү. Тэр та битгий хэрэг хийлгдэг бол битгий хийхээр гойж идэ. Тэгсэн чинь би бас Facebook хийсэн чинь монголчууд амар Ахын талаар ингээд бичлэг хийчихгүй би бүр гайхаад ороод харсан чинь Ахын амар муулж хэлсэн. Би бүр гайхаад тэгсэн чинь юу гэсэн байлаа да. Хохин штэ яах гэж ингээд амар өөр дэнсийн бүжлээд байгаа. Бус гişүүдтэй адилхан бүжгэлтэй. Юу ч амар бичсэн. Тэгээ би бүр ингээд бүр ингээд өөрөөрөө нэгэн дээр бүр ангиад орчихсон шүү дээ. Бүр өөрөөрөө тэгээд ер нь бол хаа тийм хог комент бичиж байгаарэ. Миний бичлэг үзсэнд маш их баярлалаа. Тэгээд